Өмнөгов аймгийн Хамбогд сумын орчмоос 70 сая жилийн настай шинэ төрлийн үлэг гүргэлийн чулуучсан сарваг илрүүлэхэд гар бие оролцсон бат зоргийг манай хөтөлбөр онцолж байна. Тэрээр Хамбогд сумын уугуул иргэн тул нутаг орныхон түүх соёлын өвийг судалж хамгаалахын төлөө ажиллахдаа баяртай байгаагаа онцоллоо. Энэ ажлын нэг онцлог бол Монголд одоо өвлийн үйлрэлд хийсэн малтан судалгааны ажил болсон. Яг тэгэхээр өмнөх ер нь Авраам хамгаалах судалгаа бол дандаа зуны үйлрэлд болдог. Тэгээд тэр бол өвлийн хөтөн болсон. За дээрээс нь магадгүй нэлийн гүнд судалгаа хийсэн. 2-3 м хамгийн цаатал марг 4 м дээр ийм судалгаа хийсэн. Тэгээд үр дүнд нь ийм одоо шинжлэх ухаанд өмнө бүртгэгдээгүй ийм одоо шин зүйлийн янз бүрээс олцсноор тухайн үеийн дээр бид ажиллаж байсан судалгааны үр дүн одоо 10 жилийн дараа ингэж үр дүн гараад дэлхийн нээлтмүүд бол их баяртай байдаг. Одоо миний хөдөө өссөн газар бол яг одоо яг энэ палеонтологи их олдвор цуглуулгатай газар байдаг л да. Байшин зав, хуурай зав, шар зав, амтгай гэдэг эргэн тойрны тийм палеонтологи олдвор газар багтай. Тэгээ яг хүүхэд байхдаа тэр одоо хоньд явж байхдаа ч юм уу тэмээд явсан тэр олдвор яснуудыг харна. Тэгээ энэ одоо ямар амтны ясан байж гэдэг юм тэрийг сонирхдаг байсан. Гэхдээ би яг энийг нөгөө палеонтологийн шинжлэх ухаан судалдаг гэж ойлгоогүй археологийн шинжлэх ухаан судалт юм байна. Ер нь тийм археологч болно гэж боддог байсан. Би өөрөө яг нөгөө нутгийн хүн болохоор тэгээ яг нөгөө энэ чиглэлээр сонирхолтой одоо хоббитэй тэгээ мэрэгжлийн хүн болохоор энэ нутаг орныг байгаа түүх соёлын өвийг одоо тухайн энэ нутаг оронд явж байгаа хамгийн том уулархад ажиллаад тэгээд тэр уурхад ажиллангаа нутаг орныхон түүх соёлын өвийг одоо судлах гэх юм уу. За эсвэл тэр газрууд нь ханалт мониторинг хийх. Тэгээд давхар нутгийн хүмүүстэйгээ уулзаж ахмад настай уулзаж энэ соёлын өвтэй холбогдолтой юмыг одоо хамгаалах хайрлахын төлөө ингээд ажилдаг одоо их бахархдаг та. Тухайн газар дээр ажиллаж байсан баг даруй арга хэмжээ авч шинжлэх ухааны академи палеонтологийн хүрээлэнтэй хамтран соёлын өвийн хяналт маслахын ажлуудыг зохион байгуулж нийт 186 гаруй гибсэн бүрээстэй олдвор цуглуулга 100 гаруй ясны дэжийг аврам хамгаалсан байдаг юм а.